За юу цаана манайхаа шинэ бичлэгээр явуулж байна. Сүүлийн үед нэлээд завгүй яваад байгаа ч гэсэн бичлэгээ тасалдуулахгүйгээс хичээгээл. Энэ 7 хоногийн ажлын хувьд ярих юм бол бас их сонирхолтой 7 хоног болж өнгөрсөн. За өнгөрсөн бичлэгийг үзсэн хүмүүс бол мэдж байгаа бох. Гэртээ харж амжаагүй. Тэгээд энэ ачаагаа аваад шууд нэгт өдрийн өглөө хүргэж өгөхөөр явсан. 1000 гаруй майл байсан учраас хагасаа бүтэн сайн дамнаад явсан гэсэн үг. Ачааны хувьд янз бүрийн хэлбэртэй л болохоос хөнгөн нэлээд гайгүй очижсэн. Ер нь манай бусад жолооч нар ингээ хагасаа бүтэн сайн дамнаад буюу нэг ажилдаа гараад явахдаа 2-7 хоног 3-7 хоног сараар явдаг хүмүүс зөндөө үт юм байлээ. Би л тэгэж явдаг болохоос ш. За энэ ажлын хувьд ч яг хөө тэгээд жилээс урт зам байж байгаа. Тэгээд тэрийг хагасаа бүтэн сайн дамнаал явж байгаа. За өөр нэг ярих юм нь юу вэ гэхээр хэд хоногийн өмнө диспатчерийн ажилд давнаа гэсэн зар оруулсан. Reels оруулсан тийм үү. Ер нь нэлээд хүмүүс сонирхож байгаа нь харагдсан. Үзэлт нь бол 150 орчим мянган үзэлттэйсэн. Тэгээд над руу зөвхөн холбогдснууд нь WhatsApp, Viber, Messenger-ээр холбогдсон хүмүүс нь гэхэд 200-300 орчим хүн байсан. Тэгээд огсоонаар руу бас нэг 200-300 орчим хүн холбогдсон гэсэн. За тэгэхээр нэлээд эрэлттэй, нэлээд хүмүүс сонирхож байгаа юм байна гэж ойлгож байна. Тиймээс манай бусад Монгол компаниуд энийг сонсч ивэл бас ийм боломж зах зээл байгаа юм биш үү гэдгийг бас анхаарал тавиад ажил хэрэг болгоод бас амжилт олох магадaltaй гэж бодож байна. Монголд хэрвээ өмнө диспатчер хийжсэн туршлагатай хүн байх юм бол тэр нь хүн цуглуулад сургаад тэгээд бэлэн болсон диспатчер одоо Америкт байгаа таракны компаниудад Монгол компаниудад зуучилж өгөх ажлын байр бий болох тийм боломжууд бас харагдаж байна гэж үзэж байна. Энд байдаг таракны Украин, Болгар, Орос компаниуд бол диспатчер нь ер нь бас нутгаасаа ажилладаг тохиолдлууд маш их байдаг. Тэгээд тэр нь тухайн компаниудаас ашигтай, тухайн улстай байгаа хүндээ ч мөн бас ашигтай тийм давуу талтай байгаа. Сая бол ямар ч байсан манай компанид нэг ажлын байр гараад тэгээд тэрийг холбож өгснөөр өмнө диспатчер хийжсэн туршлагатай англи, орос хэлтэй нэг залуутай хамтарч ажиллахаар болсон байна лээ. Тэгэхээр мэдгүй байгаа хүмүүст нь диспатчер ажил гэж яг юу хэлээд байна гэдгийг жоохон тайлбарлаж өгье. За Монголын цагаар бол орой 8 цаг үед ажил нь эхэлнэ. За юу гэж эхлэх вэ гэхээр вебсайт дээр болон аппликейшн дээр байгаа ачаануудыг нэг нэгээр нь брокерууд руу залгаж асууна гэсэн. Үнэн хаашаа явах уу? Ямар хуу хэмжээний, ямар хуу жинтэй, аюултай юм уу, аюулгүй юм уу, яг хизээ өргөж өгөх юм гэх мэтчлэн тийм заавруудыг авсныхаа дараа үнэн дээр ярилцаад дээш нь доош нь болгож ярилцсныхаа дараа ачаагаа хэрвээ авч чадах юм бол жолоочтой өгөө, жолооч нь тэр ачааг очиж аваад тэгээд ачаагаа хөргөж өгнө гэсэн үг. Хэрвээ тухайн диспатч туршлагатай байх юм бол за 2 хувиар цалинжлаа гэж утгад тэр ачаа $1000 ачаа байвал $20 энэ диспатч авна гэсэн. Яг энэ шиг нийт 5 жолоочтой байж байгаа. Тавуулаа $1000 ачаа авлаа, 2% авлаа гэхэд $100 тэр өдөр $100 ажил хийлээ гэсэн. Гэх мэтчлэн нэг сарын 22-3 өдөр идэвхтэй ажиллаа. Ямар нэг асуудал гарсан гэдэгтэй ажиллаа гэхэд $2-3 мянган авах боломжтой гэдг нь ингэж тооцоо гарч байгаа. Нэг диспатч хэдэн жолооч коверлж чадах вэ гэдэг дээр бол би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний сонссноор бол нэг 3-аас хамгийн дээдл нь би 9 жолоочтой диспатч гэж сонсч ирсэн. За тэгээд ямар хуу өөрөө хэр ачаа сайн олж өгч ийн гэдгээс шалтгаалаад тэгээд цалин хэлбэлцээд явна гэсэн. Тэр ерөнхийдөө ойлгомжтой болж байгаа. Диспатч бол маш эмх цэгцтэй, төвчээртэй, negotiate гэж ярьдаг да. Ачааны үнэлгээнд дээр нааш цааш нь ярилцах чадвартай. Тэгээд хүний арга ивийг олдог тиймэрхүү чадвар байхыг шаарддаг. За яагаад төвчээртэй гэж байна гэхээр за хэрвээ нэг диспатч дээр 9 жолооч байлаа. Тэгээд янз бүрийн жижиг асуудлууд бол байнга гарч идэг. Ачаанаас хоцорно байна те. Нөгөө ачаа нь cancelдэн эсвэл янз бүрийн болохоо болно ч гэдэм тарак эвдэрнэ ч гэдэм. Тиймэрхүү бүх асуудал дээр асуудлуудын өмнөөс нь шийдвэрлэдэг. Жишээлбэл нэг жолооч ачаа авах цагаас 30 минут ялтчгүй одоо хоцохоор болцсон байлаа гэж бодъё. Тэгэхэд диспатч одоо нөгөө ачаа өгөх газар руу залгаа за манай жолооч очиж гин 30 минут төр хүлээгээд өгөөч гууж гин. Тийм үү нэг тиймэрхүү байдлаар ятгах үйл ажиллагаа явагдана. За тарак эвдэрлээ гэсэн тохиолдолд одоо ачаатай явж байгаа тарак эвдэрлээ гэсэн тохиолдолд ачаа хүлээж авах газар руугаа залгаа за иймэрхүү үйл явдал тохиолдлоо. Ямар байдлаар шийдвэрлэж болохоор байна гаргалгаа гаргана. За хэрвээ нөгөө жолооч нь туршлагагүй юм уу англи хэлгүй хүн байх юм бол бас тухайн ойрхон засварын газар олж туслана гэсэн үг. Ерөнхийдөө ямар нэгэн байдлаар жолоочтой хамтарч ажиллана, компанитайгаа, брокертойгоо бүх талтайгаа хамтарч ажиллана гэсэн үг. Үнэхээр заавахгүй амжихгүй байх юм бол зарим нэг жолооч нартайгаа ярьж байгаад за чи энэ рүү залгаад ингэж би энийг ингээд зохицуулчих гэсэн тиймэрхүү яриад минутууд байдаг. Угаасаа ойлгомжтой. За бас дээрээс нь диспатчаас шаарддаг юм юу үгүй гэх юм бол ажил таслахгүй байх. За ялангуяа өөр усаас ажиллаж байгаа юм цагийн зөрүүтэй үед бол энд өглөө болж байгаад Монголд орой болж идэг учраас за монголчууд
найз нөхдөдөө гарна ч гэдэг юм уу, гэр бүлтэйгээ гарна те хөдөө гадаа туслан явна ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар хэрвээ ажил цалгардуулах юм бол энд байгаа нэг өөрийнх нь доор ажиллаж байгаа 8-9 жолоочийн ажил амьдрал тэр хүнээс хамаарж байгаа учраас маш хариуцлагатай байх ёстой. Хэрвээ үнэхээр чадахгүй байх юм бол хэд хоногийн өмнөөс хийлээд орондоо ажиллах хүнээ олдог ч юм уу тиймэрхүү байдлаар зохицуулж болно. Саяны ярьсан зүйл бол ер нь маш чухал. За манай Чикагод болон өөр бусад Америкийн хотууд мужуудаар чадaltaй том таракны компаниуд бас байгаа, нэлээд олон байгаа. За тэднээс ер нь ингээд сонсож байхад за Монголоос диспатчер авч ажиллавал бас ингээд Монгол руугаа $1 доллар говьлон те ажлын байр олгож ийн бас тэнцээ нэг ч гэсэн хүн бас арай гайгүй цалинтай ингээд ажиллавал бас яадаг юм бэ гэсэн тиймэрхүү ингээд санал тавиад тэгээс хариуд нь сонсож байхад Монголоос ажиллаж байгаа хүмүүс одоо нэг хэсэг ажиллаж байгаад ингээд худлаа үнэн шалтгаан хэлээд алга болчихд юм аа нэгдүгээр. За хоёрдугаарт нь яг нэг юм гялс нэг юмаа сурч аваад сарын дотор ч юм уу гялс нэг юм худлаа үнэн сурч аваад өөр газар руу ороод ингээд цалингаа голоод ингээд явчихдаг учраас миний нөөцийн асуудал бол маш асуудалтай байдаг гэдэг тиймэрхүү юм ярьдаг байхгүй. Эсвэргээр ажил олгогчдын зүгээс ч гэсэн бас харилцааны доголдлууд гарч ирдэг, хэтэрхий дээрэнгүү хандах боосрохгүй байх ч гэдэг юм. Тиймэрхүү асуудлаас болж бас харилцаан дээр асуудал үүсдэг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд нэг ажил олгогчдын зүгээс болон ажил гойлогчдын зүгээс бас community үүсгээд за хэрвээ харилцааны доголдол асуудал гаргасан хүн байх юм бол тэрэн дээр нээлттэйгээр хэлэлцээ тэгээд цааш арга хэмжээ аваад ингээд явбал бас хийндээ хэрэгтэй юм болов гэж бодож байна. За тэгээд ер нь манайхан дээр гаргадаг хамгийн том алдаа гэх юм бол ерөөсөө харилцааны доголдол. Диспатч жолооч хоёрын харилцааны тал дээр ярих юм бол за жолооч бол илүү зам дээр явж байгаа яг асуудлуудтай нүүр тулж явж байгаа илүү стресс өндөртэй байж идэг. Тэгээд ачаан дээр янз бүрийн тохиолдлоо канселтлаа, цуцлаа гэдэг ихсэн тохиолдолд бол ихэнх жолоочнууд диспатч руугаа жоохон уураа гаргачих гэж жоохон стрессээ гаргачих гэдэг. За тэрэн дээр бол манай диспатч нар бол тэгээд миний ажиллаж исэн диспатч нар бол маш уяатай ханддаг байсан. Би бас заримдаа бас ингэ жоохон бухимдах үе гарна тэгээд уурлаад хийлэн гут чинь их сайндаа л 1-2 цаг хэрэлдээл тэгэл дараа нь зүгээр шууд ажлаа үргэлжлүүлээд явдаг байсан. За тэгэхээр ерөнхийдөө диспатчийн ажил гэж ийм ажил байт юм байна. За Америкт манай монголчууд нэлээд олноор амьдарч байгаа. Тэгээд бас хувийн бизнестэй хүмүүс олон байгаа. Тэгээд тэр дундаас яг Монголоос ажиллах боломжтой ажил нь одоогийн байдлаар диспатчер байгаа. Тийм учраас цаашдаа иймэрхүү ажлын байрнууд бас ихээр гарч ирэх байхаа гэж найдаж байна. Тэгэхээр миний бичлэгтээ байнга цугуугаарай. Миний суугуудыг Facebook болон YouTube суугуудыг маань дагаарай. Өөр мэдээллүүд гарч ирэх юм бол тэгээд тухайн үед нь мэдээлэлд явна.
За юу цаана нэлээд удаа ярьсангүй уулзсангүй. За нэлээд ажилдаа явж байна да. Сүүлийн үед нэлээд завгүй явж байна. Өнгөрсөн 7 хоног гэртээ хараагүй ажилдаа нөгөө ачаага зөөгөөд явж исэн. Тэгээд 2-7 хоног хараагүй байжгаад сая 2 хоногийн өмнө 3 дахь өдөр гэртээ харьчаад тэгээд нэг хончоод 4 дахь өдрийнх нь үүрээр наашаага Springfield, Massachusetts мужид руу нисээд өдөрлөө. Юу болсон бэ гэхээр 2-7 хоногийн өмнө Springfield-д энэ таракийг явж байгаад одоо нэг жолооч нь унж явж байгаад эвдэрсэн. Тэгээд наашаага $2100 одоо энд байгаа энэ засварын газар руу ачуулж ирээд тэгээд нэлийн засвар болсон. Өчигдөр тарака ямар ч үсэн авлаа. 11-2 хоног хасаан бүтэнсэнтэйгээ бараг 2-7 хоноод тэгээд засварын мөнгө нь бол тэлж өгсөн $8500 болсон. Тэгээд ямар ч байсан өчигдөр тарака авчаад өчигдөр орой олцсон байсан учраас ачаа олдоогүй. Тэгээд өнөө өглөө нэг ачаа 100 майлын цаашаа ачаа очиж авчаад буцаад хөдлөх гэсэн чинь дахиад нэг агаарын лайн юу яагаад дахиад нэг агаарын лайн мултраад тэгээд энэ газар буцаж харих замд байсан учраас энэ газартаа буцаж залгаж хурж ирээд засуулж байна. Энийг бол гэхдээ одоо үнгүү засч өгөх бах. Яагаад гэх юм бол өөрсдийнх нь боссын юм дутуу боссон мултарсан учраас тэгээд нэг үнгүү засч өгөх бах. Өчигдөр бол ерөнхийдөө дайлж чадхаараа л үзэж авсан. Гэхдээ тэгээд одоо энэ олон лайнуудыг ч одоо дутуу боссон, чанга босс одоо гүйхэн боссны одоо би сайн хэлж мэдэхгүй юм чинь. Тэгээд
Тэгээ ямар ч гэсэн юм болж чинь бөөн ажил болж чинь бөөн ажил алдаж чинь бөөн мөнгө төгрөгөл үрж чинь одоо тэгээд энэ тарак нэлээд удсан учраас энийг унж явсан ч болов чинь би боллоо чиний таракийг унахаа боллоо гэд орхиод явцсан. Тэгээ одоо яалтч өөрөө ирж авч ийн тэгээд ер нь бол буцаад Иллиной руу 1000 майл тоондод ачуулаад очих юм бол тасварын мөнгө арай баг гарах байсан. Гэхдээ 1000 майл наашаага би өөрөө тарака барьж ирээд буцаж явна гэхээр 4-5 өдрийн ажил алдах байсан учраас эндэн засуулахаар ер нь шийдсэн юм байна. За тэгээд одоо энийг засуулчаад гэрлүүгээ ахаад 988 майл гэсэн бараг 1000 майл. Тэгээд хагас сайны орой, маргааш орой гэртээ харьяа гэсэн бодолтой байна. Тэгээд энэ нэг ачаатай явж байгаа. Энэ ачаага Висконсин мужид нэгд өдрийн өглөө 6:30-аас буулгахаар ачаа авсан байна. Энэ хүү сонинтой явж байна да.